Сайн байцгаана уу. За бид хоёр өөрсдийн хурмаараа энэ шин зүйлийг туршиж үзэхээр шийдлээ. Тэгээд энийгээ та бүхэнтэй хуваалцгаар ярьж байна. За тэр нь юу вэ гэхээр одоо гадны орнуудад wish list гэдэг уламжлал байдаг тий. Тэр нь хүслийн жагсаалт гэдэг тэр нь болохоор ямар учиртай вэ гэхээр одоо хурим, найр, одоо дөнгөж төрсэн хүүхдийн баяр тэгээд одоо шинэ байрны найрч гэх юм уу тиймэрхүү одоо тэмдэглэлт үйл явдлууд дээр тухайн баярын маань эзэн яг өөртөө юу хэрэгтэй байгаа, бэлгэнд юу авмаар байгаа жагсаалтаа бичээд тухайн баярт ирэх зочдоос тухайн жагсаалтаас харж агаад хэрэгтэй гэсэн тэр зүйлээ нь одоо сонгоод бэлгэнд нь аваад одоо бэлгэлдэг ийм уламжлал байдаг. Энэ уламжлалыг болохоор намангийнхан оруулж ирсэн байгаа. Тэгээ битэрийн хувьд яг хурмаараа өөрсөндөө маш хэрэгтэй байгаа гэсэн тэр одоо зүйлсүүдээ бэлгэнд авахыг хүссэн учраас wish list буюу хүслийн жагсаалтыг зочдтой зориулж гаргах нь хамгийн зөв юм байна гэж шийдсэн. Тэгээ яг энэ шийдвэртэй маань зэрэгцээд битэрийн хурмтай бас яг ингээд давхцаад номингийнхан wish list буюу хүслийн жагсаалт гэдэг ийм одоо үйлчлэгийг нэвтрүүлж оруулж ирж байгаа нь одоо маш баярлалаа штэ. Ийм үйл явдал болж байна. Тэгээд тийм болохоор одоо бусад хосуудад маань ч гэсэндээ ер нь одоо өөрсөндөө хэрэгтэй байгаа залуу хосуудад хэрэгтэй байгаа энэ зүйлсээ бас ингээд wish list гэдэг энэ зүйлээр дамжуулаад бэлгэнд авал зүгээр юм болов уу гэдэг үүднээс туршлага солилцох юм зөвлөгөө видеог та бүхэндээ хүргэж байгаа юм шүү. Тэгээд номингийнхан одоо энэ wish list гэсэн юм одоо юм үйлчлэгийг нэвтрүүлж байгаа учраас тусгай одоо хүслийн жагсаалт бичих тэр хуудсыг авч бүглэх ёстой юм байна. Тэр хуудсыг хаанаас авах вэ гэхээр 8 цаг имэнээс шууд аваад одоо бүх онлайнаар бүгэлчж болно. Эсвэл бол улсын их дэлгүүр дээрээс очиод мэдээллийн ажилтнаас яг одоо ингээд цаасаар нь аваад сайхан гараар бичээд ингээд бүглөөд өгч бас болох юм байна. Хуулингийн хувьд болохоор зэрэг одоо очиж их дэлгүүр дээрээс яг нүдээр үзэж гараар тэмтрийгээд байгаа шүү дээ авах юмнуудаа. Тэгэхээр зэрэг ихтэй очиж бараа бүтээгдэхүүнүүдээ харж сонгонгоо мэдээллийн ажилтнаас нь wish list-ийнхаа хуудсыг авчий гэж бодож байна. Тэгээ одоо бүгдээрээ хамтдаа эхлэлгүүр рүү явцгаая. За одоо бид хоёр улсын их дэлгүүр дээр ирсэн байна. Одоо энэ ч нөгөө түрүү ярьжсэн wish list-ийнхаа жагсаалтыг юу лээ мэдээллийн ажилтнаас нь аваад тэгээ хоёлаа дэшээ гараад бараануудаа үзээд тэгээ бүглээ авч тээ. За хамт яа. Хүрэгч ямар брэнд гэх үү? Харин яг брендинг мэдгүй амч зүгээр өнгийн харна гэж байгаа. Үгүй тэгсэн чинь гоё брэнд хэлэхтэй Garnier бичгөө Samsung гоё юм уу? Бас нэрээ Тэ? wish list-ийн чинь нэрээ брендинг биш. Тэ, хэлсэн дээр ахгүй хүрэгч. Ямар брэнд гэх юм? Чийл хэрэглэж шүү дээ голцоо. Acer. За Acer болно уу? Тэр HP чинь юу вэ? Чиний хуучин хэрэгжилсэн нь бид тэр зүг. За Acer гэж өгдөг. Хар. За хараа. За өмнө сайртай байсан юм чинь. За. Бидний чинь бүгдээрээ Hitachi-гийн юм юм шүү дээ. Хоёулаа чинь хөрөгчн дээрээ заагвар нь Samsung гэж Hitachi ойлгочихоо. Энийг дарчий зөө. Чи хар бол классик юм байна. Тийм хараад өстой. Харин хамгийн гоё. Тэгэд өнөөдөр яасан гинэ тоосорогчийг маань. Уучлаарай таны тоосорогч эсгээр мэдсэгүй. Илчний сар цэлэнгээр хөвтлүүлж авсан тоосорогчийг маань шатаацсан байна. Харин тогны мааснаас болоод арцидгийн жоохон хөндөр үдэдэг гэсэн байхгүй. Тэгээд арцидгийн хөндөрснөө өнөөдөр гинт пэс гэл. Тэгээ аригч би энэ дээр бичсэн байна. Тоосорогч гэд бичсэн. За. Биш намын электрониксээс юм аваад онцгой юу муутай юм болоо урамшуултай. Энд чинь тэгээ дээрээс нь хоёлаа wish list гэж бичээд өгчөнгүүт хямдралаасаа гадна дахиад wish list-ний хямдрал гэд орчих юм байлээ л дээ. Тэгэхээр зүгээр одоо ирээд нэг тоосорогч авах wish list-нээс тоосорогч авах хоёр бас айгүй ялгаатай байгаа байхгүй. Тэгэхээр хоёлаа энэ миний нас хүмүүнээс нь асууя.
Тэгээд. Сайн байна уу та? Сайн байна уу? За бид хоёр одоо хурмаа хийж байгаа байхгүй юу? Тэгээд танайхаас нөгөө санал болгож байгаа хүслийн жагсаалтаас одоо нөгөө бэлгэнүүдээ сонгоод юм хараа явж байгаа. Тэгээд танай яг электрониксын хувьд янз бүрийн хямдрал энэ төр байна уу? Гоё урамшуул энийг аваад ийм байгаа маа гэж шунал хөдлөх юм байна уу? Би шууд бичлээ. Тэгээд манай компаниас болохоор Номи электроникс компаниас 28 нарийн сарыг тохиолдуулаад Мондото худалдаа гэсэн худалдаа ажиллаж байгаа. За тэр худалдаа нь ямар учиртай юм бэ гэхээр үнийн дүнгээс хамаарат 10-аас 20 мянган төгрөгийн купон. Тэгээд 20-аас 80 мянган төгрөгийн хэмжиж бэлгийн карт гэсэн. Бот худалдаа гэж байна. Ерөнхийдөө 18 оны 9 сарын 30-ны дуустал. Зөв 80 мянган төгрөгийн купон онгоцрыг би дахиад өөр бараа авахдаа тэр 80 мянгаа шууд ашиглаад асуулаад хэмжүүлээд үнийн дүнгээс хамаарат 20-аас 80%. Одоо жишээ нь таны үнийн дүн чинь хүрчих юм бол 80% купон хослоо гэхэд та дараагийнхын захиргаан баран дээрс 80% хэмжүүлэлт авах боломжтой гэсэн. Бараг үнэгүй. Энэ хэмдрэлтэй худалдаа чинь манай wish list-эн дээр үйлчлэн шүү дээ. Хамаар нэстэй тий. За. Наадхан дээр купон гэж бичихсэн юм шиг. Купон авъя гэдэг. За баярлалаа. За. Одоо ч үйл яах вүлээ? Юу? Одоо үнэхээр хэлбэрийн 8 хүн стайл дотор явж байгаа байхгүй юу? Би чиний сайн хартаа. Миний байнга ярьдаг. Гоё одоо аяг тавны ком чи нүгээр дүүрэн байна да. Тэгээд ээжээс нэг юм авъя гэж инчээ бичээд. Тэгээд ингээд тэрэнд гоё хоол моол хийгээл чам тэгээд бас гоё үстэй. Гоё. Тэгээд хараа их тэр home style-аас бараа бодлож хамар 40% хямдралтай. Тэгээд дээрэс нь хосоороо хайнаанд амрах юм атсан тодруулж байгаа юм бэ. За одоо чип дээр хөрөн нийсэн хүмүүс ч одоо хойны мөн зүүн байгаа мó байхгүй мó бад сар марын аягаар батаа авах юм уу гүм үү? Авъя штэ. Одоо ч ойлоо ерөөхдөө ингэ болчлоо тий. Тийм болцоо. Одоо хоёулаа энийг эдний нөө мэдээллийн ажилтнанд хүлээлгэж өгөх хэрэгтэй байна л да. Дунгуут тэгээд эдгээр өөрсдөө зохицуулчих юм байна энэ wish list-ээр. Хоёулаа чинь нэг тулгай харчин home style-аас ороод юмнуудаа харцсан. Эдний болохоор хайнаан руу явбал гурамшуултай байгаа гэдэг. Номи электроникс гэхээр бас юмнуудаа хараад бичсэн тий. Яндаатай хямдрал зарлцсан байгаа гэдэг. Би одоо гарнераар орё гэж бодоод авахгүйгээс гарнераас авах юм байгаа юм аа. Надад биш энэ дээдэлтэй юм юутай ш тий. Манай карьерийнх нь болохоор суглаатай байгаа. За. Тэгээ зааврын дагуу суглаандаа усаад мессежээр явуулчих нь. Тэгэхээр энэ нь шүү дээ. Нөгөө хосороо Европоор хосороо Европоор аялах их байгаа. iPhone 8 болон гарын дэлгүүр байгаа. тийш игээд цааш харж харж гэсэн игээд багч үг. Цэжж аваад. Ерөөсөө гарнерийн бүх бүтээгдэхүүн дээр л энэ хувцастай юм байгаа юм биш үү? Тэгээ нүүрний ажиллагаа, биений ажиллагаа болон усны ажиллагаа дээр бүгд суглаатай байгаа. За энийг бариад Европ явж тээ. За баярлалаа. За баярлалаа. Тийш дээ. Энд чи хүний Аз үлгийн хүмүүс сонир байдаг байхгүй юу? Чи хамгийн дээд нь юу хоччихс? Би баримтаас 500 хойч. Янда тема яа. За тийм мэдээлэл авах. Сайн байна уу? Сайн байна уу? Тэр энэ wish list-ээ танихт үлдэх гэсэн юм аа. За хаягдуулж гээгдүүлэхгүй хин шиг. Амшиг хамгаалаарай. Цааш нь сайн дамжуулаарай. За. Одоо энэ ямар учиртай вэ гэхээр хоёулангийн хоёулаа ингээ wish list-ийг гаргachingуутлаа. Авч өгөх боломжтой нэр нөлөө бүхий хэдэн байгаа шүү дээ. Тэр хүмүүсүүд рүү өөрсдөө ингэж ярьж байл гэх тийм ахуулмаараа нэнэтэр юмрээ гэж ярих ямар ч шаардлага байхгүй. Хамгийн гол нь энийг бол юу ачна. Ингээ үлдээчингууд сайн ингээл одоо авч болох хүмүүсийн хамаатны садангуудынхаа утасны дугаар морыг бичиж байгаа шүү дээ. Саяхан тэгмүүд 8-аас залгаад ингээд танай хүүчин, охин чинь ч юм уу те танаа дүү чинь ингээд хурмаа хийж байгаа юм байна. Ингээд төслийн жагсаалтанда танаар ингээд нэх гой хөргөж авах гэсэн юм байна л та гэж зөө. Тэгээд ярьчин. Тэгэнгүүт тэгээд одоо хурман дээр өстө
хин ямар сэтгэл гаргаж хин юу авчирсныг дээр хараад байж юм зэ. Ана хамгийн гол нь хамгийн үнэтэй юмнуудыг бичсэн байгаа зү. Багаш. За тэгээд болно шүү дээ.